За сайн байцгаана уу? Өнөөдрийн подкастаараа сэтгэл готрлын талаар ярилцъя гэж бодлоо. Сэтгэл готрлаас яаж гарах вэ гэдгийг юм уу? Сэтгэл готрол гэж юу гэлдэг вэ? Яг би хэдийгээр одоо ийм мэргэжлийн эксперт биш ч гэлээ өөрийнхөө одоо туршлагаас хуваалцъя. Хүмүүс ер нь яагаад ийм сэтгэл готролд сэтгэл зүй түгших, сэтгэл зүйн асуудалд ордог вэ? Яг одоо юу хийм миний ингээ подкастыг сонсож байгаа хүмүүс нэг тийм найз дундаа, нэг тийм найзаасаа ингээл ер нь л манай найзууд бас надаас их тийм зөвлөгөө авахгүй ч гэдэг юм уу, сэтгэлээ хуваалцах гэж бас их ирдэг. Тэгээд тэр үднээс бас та нартайгаа энэ талаар ярилцвал сонирхолтой юм болоо гэж бодож байна. За ихэнх сэтгэл готрол, сэтгэл түгших гэдэг юм асуудлууд маань нэг тийм одоо юу гэх хүний өөрийн амьдралын замналтай их хамааралтай. Ер нь л шулуухан хэлэхэд одоо гэгэрэлт хөтлөгдөх, сэхэрэлт хөтлөгдөгч гэдэг юм уу тийм байгаа. Одоо өөрийнхөө явах ёстой замналаар хийх ёстой үйлээ хийгээд явах юм бол сэтгэл готрол гэдэг зүйлд бол өртөхгүй л болов гэж бодож байна. Өртөд байгаа шалтгаанууд маань өөрийнхөө явах ёстой замаар явахгүй байгаад гэх юм уу? За би нэг саяхан яг өөр дээрээ нэг ухаарсан зүйлийг хуваалцъя гэж бодлоо. Би югмэр юм тийм зорилгоо их жижигхнэр харсан байсан. Тэгээд жижигхэн зорилготой хүнд асуудлууд бас их том болж гарч ирдэг. Одоо жишээ нь би зөвхөн өөрийнхөө л амьдрал ахуй тэгшилчээ, өөрийнхөө л амьдрал ахуй байхад болно гэж бодж ивэл одоо гэр бүлийн асуудал гараад ирэх юм бол миний хувьд асуудал айгүй тийм том болчихж байгаа байхгүй. Одоо өөрийгөө яа гэж яхад гэр бүл гэдэг асуудал гараад ирэхээр зорилго маань томроод улс их орон эсвэл байгууллага хамт олныг ингээ удирдах гэдэг юм уу. Ингээ зорилго маань ингээ томсчих юм бол миний одоо нэг гэр бүлийг асуудал ч гэдэг юм тэд нар маань ингээ жижигхэн бол явцдаг. Тэгэхээр зорилго том байх тусам асуудал бэрхшээл гарч ирэхэд түүнийг даван гарах хүч ихсдэг. Жижигхэн зорилготой хүнд бол асуудлууд маш их том харагддаг. Том зорилготой хүнд бол асуудлууд л даваад гарчаар санагддаг бас давдаг гэх юм. Тэгэхээр сэтгэл готролд орох шалтгаануудын нэг нь хүн өөрийгөө үзен ядах, өөрийгөө голох, хийх ёстой зүйлээ хийхгүй байх. За хүн яг өөрийгөө хамгийн их нэг бодлын шоронд оруулдаг. Уул нь зүгээр л хийх ёстой зүйлээ цаг тухайд ингээ хийчихэд баараг л сэтгэл готролч гэх юм уу юу гэдэг тийм зүйл бол норохгүй. Гэхдээ харамсалтай нь бид нар гэтээ энийг бас ингээ буруутгахад бас хэцүү л юм л та. Харанхуй замаар явж идэг. Харанхуй зам дээр юу зөв, юу буруу вэ гэдгийг мэдхэд маш хэцүү. Гэрэл тусаад замаа ингээ харахад яадаг вэ гэхээр итгэл найдвар төрдөг. Тэгэхээр магадгүй та үзэж байгаа хин нэгэн юмыг давж чадахгүй эсвэл ингээ комфорт зон гэж их ярьдаг штеп. Тухтай бүсэндээ орчихсон, илүү дутуу хөдөлгөөн хиймээргүй, хүн амьтантай уулзмааргүй, хүсэл тэмүүлэл зориггүй болсон бол яг миний хувьд л тэгж илээсэн. Яг ингээ тийм сэтгэл готрол ингээ юм болж бүтэхгүй үед би зөвл ганцаараа байдаг. Ганцаараа байж
цагийг өөртөөгөө яг тэгэл нөө драм кино мэнэ үзэл мэдгүй хүмүүсийн харахаар миний гутралын амьдралаар хүмүүсийг одоо тийм за мэдгүй нэг тийм сэтгэл готрол хямарсан үед бол тэгтээ одоо л тийм кино мэн үздэг. Тухайн үед л үздэг байсан үзээд тэгээд 2 өдрөөс илүү хитрхгүй байхыг хичээдэг. Хэрвээ ямар нэгэн зүйл шаналтай хэцүү байвал 1-2 өдөр л ингээд тултал гэж шаналаад бүр тултал ингээд хямраад ингээд бүх зүйлээ ингээд гаргачих хэрэгтэй. Өөртөө яриад за би энэ 1-2 өдөр л яг ингэ шүү. Тэрнээс цаашаа би босох хэрэгтэй гэх командыг тархиндаа өгөх хэрэгтэй. Тархиндаа ингээд төсөөлө бодсон байхад бие махбод тэрийг биелүүлэхэд бол командын дагуу амархан штэ. Тэгээд 2-оос хоошоо бол өөрийгөө бол хэтрүүлэх хэрэггүй. 2 өдөртөө бол ингээ готрол гонигтай ингээд авт. Яхав төхөндөөс амьдрал юу ч тохиолдож болно. Тэрнээс цаашаа хэтрээд эхлэхээр живж эхэлдэг. Тэгэхээр нэгэнд хэрвээ живчихсэн бол өөртөө дахиад команд өгөх хэрэгтэй. За өнөөдөр би ингээд ингэчээ. Ингээд чийлрээд ч юм ингээд юу ч хийхгүй амарчи. Гэхдээ маргааш би босно. Би өглөө эрт босно. Чадна. Ол нь яг хүний тийм сэтгэл зүрх одоо өсгөх аргууд бол их энгийн зүйлүүд байдаг. Зүгээр л ороо хураахаас эхэлдэг бараг. Зүгээр л өглөө 6-д тийм үү 7 цагт босоод өдрийн төлөвлөгөө гаргахад энэ бол амжилт. Хамгийн тодорхойгүй нөхцөл байдалд хүн маш их тийм нөө сэтгэлийн тодорхойгүй байдлаас асар их тийм гутрал гойны тиймэрхүү юмыг бол авчирдаг. Асуудлуудаа сайхан биччих хэрэгтэй. За өнөөдөр юу яаж ийн л та. Манай бас зарим найзууд ирээд асуудлуудаа бас хуваалцаж ярьж байна. Надад ч гэсэн энэ асуудлууд өмнөөс тохиолдсон. Санхүүгийн үүрэг бол бас хүнийг их сэтгэл готрол гониг санхүү депрессд л оруулдаг. Одоо манай энэ Монголд мөнгөний үнцээр нь өдрөөс өдөрт бол унж байна. Бид нар яг үнийг хэлэхэд хөдөлмөрлж экспорт хийх, гаднаас мөнгө татах, оюуны баялагийг бүтээгч гэдэг юм уу? Баялаг бүтээгчнэр болох нэг хэрэгцээ шаардлага бол байгаа. Энэ бол нэг тийм улс төрийн энэ хол зүйл гэдэг зүйл ерөөсөө биш. Энэ бол бидний баг ингээд юм хоолой тулцсан асуудлууд байгаа. Тэгээ залуучуудыг би одоо өөрөө ч гэсэн нариг цэнгэж явж л байсан. Гэхдээ одоо арай л их нариг цэнгээд байна уу да. Арай л их готарч гуйнаад байна уу да. Ингэх бас цаг зав биднэрт юу н үлдсэн үү? Хитрхи их драм үзэж, хитрхи их чийлэж, хитрхи их архитарс, хитрхи их караоке одоо юу гэдэг вүлээ? Токсик харилцаанд байх хэрэг юу н байна уу? Хөдөлмөрлж байгаа залуучуудыг бол ойлгож ин л та маш их хөдөлмөрлж ин. Гэхдээ зөв зүйлээр хөдөлмөрлөх хэрэгтэй. Одоо буруу зүйлээр хөдөлмөрлж байгаа гэж биш. Ухаантай. Муухраар биш. Бас гомдлох амьдралдаа гомдлох хэрэг байхгүй. Аав ээжтэй гомдлох хэрэг байхгүй. Дээд үеийнхэд гомдлоод тонирхаад байх шаардлага бас байхгүй. Эх орноо голоод байх шаардлага байхгүй. Ус төрчдөг муулаад байх шаардлага байхгүй. Хин ч өөрчлөхгүй. Бид нар өөрсдөө яг дотроосоо өөрсдөө л одоо өөрчлөхөөс өөрнөхөр арга байхгүй. Хариуцлагыг гадна өгөх боломжгүй юм л та. Тэгэхээр сэтгэл готрол гониг гэдэг зүйлээс ангижрахын тулд тулах хэрэгтэй. Асуудлуудаа төвшөнд ангил.
Тэгээ ер нь ихэнх том асуудлууд нэг юу эрүүл мэндийн асуудал байна. Эрүүл мэндийн одоо өвчин гэдэг юм уу те байна. Мөнгөний асуудлууд байна, санхүүгийн асуудлууд, үр зээл. За тэгээд юу гэдгийг тийм. За тэгээд нөгөөх нь сэтгэлийн асуудлууд. Хайр сэтгэлийн асуудлууд, үр хүүхэд, тэгээ одоо өөрийгөө хайрлах энерги гэх мэт. Энэ бол тоо томшгүй асуудлууд юу нь бол байгаа. Яг багцлаад ингээ хэлэхэд тэгээд асуудлуудаа сайхан бичих хэрэгтэй. Яг юу одоо зовоож ин сэтгэлийг санхүүгийн өртөө болвол яаралтай өөр тэгээ урт богино гэдэг нэг 4 төвшөнд хуваагаар хоолойд тулсан үр байвал тэрийг хизээ хаана яаж түлхийн. Энэ санхүүгийн асуудал өртөө холбоотой подкастыг тусдан бас дахиад хийвэл зүгээр юм болоо гэж бодож байна. Энэ бол бас их маш чухал. Хүмүүс мэддэг гэж боддог боловч бас мэддэггүй зүйлүүд их байдаг. Би бас өөрөө богино хугацаанд нэлээдгүй өрөнд орж одоо өрний одоо үе шатны хамгийн цаад шат хүртэл нь одоо явж үзсэн гэх юм уу. Тэгээ одоо бодохоор их сайхан биш ээ. Тухайн үед бол их хэцүү хүнд байсан. Миний санхүүгийн байдал бол нэлээд хүн чат руу гол орсон л доо одоо. Тэрийг бол тусдаа подкаст дээр ярив. Сэтгэл зүйн асуудлыг санхүүтаас их хамааралтай байдаг. Тэгээ хүн болгоны санхүүгийн төвшин бас их өөр. За тэгээд сэтгэл гутралж байна уу? Энд орсон хүн бол ер нь бүх юм ингээд жоохон хазгаа морил болчдөг. Тэгэхээр нүдний гал нь ингээ багасчихсан, орлогын үд нь хаагдсан, харилцааны хувьд асуудалтай ч гэдэг юм ингээд мод байлаа гэхэд ингээл тэр чигтэл асуудал ихтэй байдаг л гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд бол энерги цэвэрлэх хэрэгтэй. Саваа хоосолж илж сайхан тийм цагаан зүйлийг бол оруулдаг. Тийм учраас би яг энийг бол маш олон хүнд л одоо мэдгэл болов гэж бодож байна. Бясалгалын маш олон аргаар энерги цэвэрлэгээ, эрчим цэвэрлэгээнүүд бол хийж болдог. Хамгийн түрүүнд мэдээж яг гадна талын одоо давстай баантай ус арцах гангаар ариусгах засал ном хийлгэгч гэдэг юм ингээ гадна талын зүйлүүд бол маш их байж болно. Одоо үнэртэн лам гарч гэдэг юм байж болно. Хамгийн гол юм нь хүн өөртөөгөө төвлөрч ярилцах нь маш их чухал. Хамгийн гол асуудал нь ерөөсөө л тэр байдаг. Өөртөөгөө ерөөсөө ярилцаж чаддгүй, өөртөөгөө ерөөсөө тулж чаддгүй. Миний асуудал яг миний аль зан чанарт байна. Одоо юу гэх юм бэ? Зарим зан чанарыг одоо зан чанарыг тухайн хүнийг өөгүй болгохын тулд амьдрал тийм сорилтуудыг даван туулах шаардлагуудыг бол өгч байдаг. Амьдрал тийм өөрөөсөө асуух хэрэгтэй л гэсэн үг л дээ. Миний яг одоо жишээ нь ямар асуудал байна? Одоо өнөөдөр ихт манай нэг сүлд одоо уулзсан найз байна гэхэд яг тийм хатуу юм хүн биш л те, хатуу биш. Гэхдээ амьдрал түүнийг уян хатан байлгахыг ингэ шаардж байгаа. Уян хатан
хүний зовлон бэрхшээл байна уу, асуудлыг энэрч хайрлаач гэдгийг өөр төр нь туулуулж яваа. Тэрийг гэдэг өөрөө таньж байгаа. Өмнө нь ерөөсөө энэ зүйлийг мэддэггүй ээжээ. Хүнийг өөрөөс шалтгаалаагүй нөхцөл байдалд хүн өөрөө бас зовж болдгийг ойлгоогүй бижигээ ухаарч байгаа байхгүй. Тэрэн шиг биднэрт маш олон суралцах даалгаврууд бол хамт ирсэн байдаг. Тэгэхээр өөртөөгөө ярилцах нь бол маш чухлаа. Яг ямар асуудал байна? Юуг одоо даван туулах гэж, юуг сурах гэж надад энэ асуудал юу болов гэдгийг. Одоо тэгэл мэдхгүй юм да. Ингээд зүгээр суух, гунж гутраад ингээд явж явах цаг зав ер нь бол байхгүй л байх шүү дээ. Би тэр хүмүүсийг ойлгохгүй гэж байгаа юм биш. Би ч гэсэн өөрөө тэр нөхцөл байдал байсан орж исэн. Гэтэ яг тэрэндээ ингээ байгалаг шавар болоод байх тусам л улам хөндөрдөг асуудал байвал, зовлон байвал тэрнтэйгээ ингээ тулах хэрэгтэй, нүүр тулах хэрэгтэй. Энд гэхдээ үнэхээр хэцүү. Би ч гэсэн одоо ингээл асуудалтайгаа нүүр тулахын тулд өөрөөс ингээ маш их чаленжууд, сорилтууд гарч ирж лээ. Тиймээс хэлэхэд байгаа санаа маань асуудал байвал нүүр тулаа, төлөвлөгөө гарга. Асуудлуудаа англи яаралтай шийдэх асуудал, урттай шийдэх асуудал ч гэдэг юм уу. Энэ чинь нэг ажлаа яаралтай чухлаар нь ангилдагтай гэдэлхэн асуудлаа ч гэсэн тех хэрэгтэй. Тэгэд өөрийн чадах зүйлээ ч гэсэн надад яг ямар чадвар байна, ямар одоо ур чадвар байна, скил байна гэдэг бодох юм бол бид нар амьдралаа маш богино хугацаанд ухамсартайгаар авч явж чадна. Тэгээ амьдралаа өөрчлөх бол маш амархан л гэж би одоо юм байна гэдгийг бол нэг ойлгож ухаарсан. Амьдралаа өөрчлөх нь зөв нэг өдрийг өөрчлөх л асуудал. Нэгэн өдөр амьдралаа өөрчлөхөд амьдрал төрчтэй өөрчлөгдөнө. Өглөө хідэн цагт босч гин, өдөр юу хийж гин, орой яах вүлээ гэд зүгээр л цаг тутам, минут тутамд ухамсартай, сэрэмсэртэй хандхад амьдрал бол өөрчлөгддөг. Амьдрал маш баялаг, дүүрэн, талархууштай байдаг. За тэгээд дараагийн подкастаараа уулзъя. Баярлалаа.